17 настай Энди болон түүний өргөмөлтөө харааны бэрхшээлтэй Пайпер хоёр аав нь угаалгын өрөөндөө хальтарч унан гинэт нас барснаар нийгмийн халамжийн байгууллагын ажилтны томилсон нэгэн эмэгтэйнд очиж амьдрахаар болж буугаар кино эхэлнэ. Өнөөх эмэгтэйг Лаура гэдэг бөгөөд тэр өмнө нь хүүхдийн сэтгэл зүйчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн байдаг. Лаура ах дүү хоёрыг их л халуун дотноор ухтан авч хамтдаа 6 даруулах бөгөөд тэр гаднаасаа хөвгөлтэй илгэмсэг нэгэн мэт харагдаж байсан ч нэг их удалгүй Энди түүнийг жаахан хачин болохыг анзаардаг. Лаура тэднийг өөрийнхөө нас барсан нохойтой танилцуулахад Эндид энэ нь их л хачирхалтай санагдаж түүнийг тавгүй болгоно. Мөн Лаура тэдэнд өөрөө яг л Пайпер шиг харааны бэрхшээлтэй нэг охинтой байсан боловч охин нь живж нас барсан талаар ярьдаг. Удалгүй Лаурагийн утсанд дуугарч тэр Энди Пайпер хоёрыг гэрийг нь сонирхож бай гэж хэлэх ба тэд ч гадаад цэцэрлэг рүү гартал Оливер гэхүү хоосон усан сан дотор нэг муур тэрвэрчгсэн зогсож байдаг. Оливер муурыг маш чанга тэрвэрч муурч гараас нь мултрах гэж оролдож байтал удсанчгүй Лаура ирээд муурыг Оливерээс салгаж авах бөгөөд Оливер эргэж харахад нүднийх нь доор маш том улаан тэмдэг харагдана. Улмаар Оливер Пайпер руу их л хачирхалтайгаар гүлрэн харах ба тэр ч мөн Лаурагийн өргөж авсан хүүхдүүдийн нэг байдаг. Гэхдээ Оливер маш хачирхалтай хүүхэд байсан бөгөөд хинтээч юу ч ярьдаггүй байв. Пайпер уугийн найзрахыг нэгэн болохоор Оливертэй найзлахыг хүсэж Лаурагаас Оливер яаж харагдгийг асуухад Лаура түүнийг улаан бурчгар үстэй идүүтэй хүүхэд гэж хэлэх ба Энди ч үүнийг сонсоод Лаураг яагаад худлаа хэлснийг сайн ойлголгүй өнгөрнө. Дараа нь Лаура ах дүү хоёрт амьдрах өрөөнүүдийг нь үзүүлж Пайперт өөрийнхөө нас барсан охины өрөөг өгсөн бол харин Эндид Пайперийн өрөөний хажуудах нэг жижигхэн өрөө оногддог. Ингээд Энди өрөөндөө орсныхоо дараа найзтайгаа утсаар ярин инээж байтал Лаура өрөөнд нь ороод ирчихсэн бүх яриаг нь сонсон зогсож байх ба энэ нь Эндиг их л тухгүй болгоно. Тэгтэл Лаура гинэт Эндигийн тавьсан утсыг аваад найзтайгаа бичлсэн мессежийг нь өөрийн юм шиг уншиж эхлэхэд Энди ч түүнээс утсаа булаан авч Лаурагаас аажмаар зайгаа барьж эхэлдэг. Тэр шөнө Лаура Оливерийг ганцаараа суулгаад нэгэн хачирхалтай зануулын талаар хуучны бичлэгийг үзүүлдэг. Энэ үеэр шинэ орчиндөө дасаж өгөхгүй унтаж чадахгүй байсан Энди цонхоор гадагшаа харж байтал Лаура харанхуй шөнө Оливерийг дагуулan агуулгын өрөө рүү явж байгаа нь харагдах бөгөөд Энди тэднийг хараад дотроо гайхаад өнгөрдөг. Хэдэн өдрийн дараа Энди Пайпер хоёрын аавын оршуулах ёслол болж Энди энэ үеэр огт нулимс туслуулахгүй тэрч битгий хэл аав руугаа ч ихцэлж харахгүй байгааг Лаура анзаарна. Ингээд оршуулах ёслол дууссаны дараа Лаура сэмээрхэн аавынхын цогц дээр очиод үснээс нь хайжлан авах ба дараа нь тэр Эндид хандан хүмүүс нас барсны дараа сүнс нь хэдэн сар бидээ үлддэг учраас аавтайгаа салах ёс хийх хэрэгтэй гэж хэлдэг. Энди ч хэлснээр нь хийсэн боловч Лаура түүнийг аавынхаа урал дээр үнс гэж хүчлэхэд Энди татгалцснаар Лаура түүний оронд аавынх нь урал дээр үнсдэг. Ингээд тэд гэрлүүгээ харихаар буцах замд Лаура баргаар царайлсан Энди Пайпер хоёрыг хөгжөөхийг оролдож оршуулах ёслол бол тэмдэглэлт өдөр тиймээс ууг унгаа мартахын тулд харин ч баярлан хөгжилдөх ёстой гэж хэлдэг. Улмаар тэд гэртээ харсныхаа дараа бяцхан үдшилэг зохион байгуулж Лаура Пайперт хүртэл архиулах бөгөөд Пайпер ч удалгүй буйдан дээр тасран унтна. Энэ хооронд архинд халсан Лаура Энди хоёр илүү гүн гүнзгий яриа өрнүүлж Лаура охин нас барсны дараа амьдрал нь ямар ч утга учиргүй болсон талаар ярьж охиныхоо дахин ээжээ гэж дуудахыг сонсохын тулд юу ч хийсэн чадна гэж хэлдэг. Энди ч мөн өөрийнхөө нууцыг Лауратай хуваалцаж аав нь дүүд нь үргэлж сайн ханддаг байсан хэрнийг Эндид маш муухай хандаж байнга гар хүрдэг байсан талаар ярина. Ингээд Эндиг унтсны дараа Лаура нэгэн хачирхалтай үйлдэл хийж савнд шигээд Эндигийн дээрээс асгадаг. Маргааш нь Энди сэрээд өөрийгөө орондоо шийтгэж гэж бодох ба өмнө нь ч ийм зүйл болсон байжээ. Энди дэвсгэр даавуугаа угаахаар угаалгын өрөөнд очтол Лаура Пайпер хоёр тэнд юм угааж таарах ба Пайпер ч ахыгаа орондоо шийснийг мэдээд шоолон инээхэд Энди ч ичингүүрэн эвгүй байдалд орно. Дараа нь Энди шүршүрт орохоор явсан боловч угаалгын өрөөнд ороод аавынхаа нас барсан дүр зургийг эргэж санан сэтгэлэн тавгүй болж гадаа гарын толгоогоо угааж эхэлнэ. Гэтэл яг энэ үеэр тэр цонхон дээр байгаа Оливерийг олж харах ба Оливер цонхон дээр байгаа ялааг алснаа шуудхан л амандаа хийн иддэг. Энди ч Оливер зүгээр байгаа эсхийг шалгахаар өрөөнд нь ирэх ба өрөө нь цоожтой байсан тул хутгаар гүжиж онгойлгоно. Тэр Оливерийг өлсчихсэн байна гэж бодоод гал тогооны өрөөнд авчирч жимс зүсэж өгөх ба түүнийг нэг харахад нь Оливер жимс хэрчиж өгсөн хутгийг нь амандаа хийчихсэн эдгээр оролдож байдаг. Оливер ам хамар нь нил цус болчихсон хутгийг зажилж байхыг харсан Энди ч балмагдан цочирдож түүнийг яаран болиулах гэж оролдоно. Улмаар тэр Оливерийг аван гадагш гарч яаран имлэгт хүрэхээр явсан боловч Оливер Лаурагийн хашааны гадуур татсан цагаан зураас хүрмэгцээл зураасыг давхаас айж байрандаа зогсдог. Байдал ноцтой байсан учраас Энди шууд л түүнийг хүчээр чирэн гартал Оливер гинэт газарт унаж муухагаар хашгиран цээж нь хачирхалтайгаар хөдлөн чичгэнэж эхлэх ба Энди үүнийг хараад яхаа мэдэхгүй айж балмагдана.
Гэтэл энэ үед Пайпертай хамт гадуур гарсан байсан Лаура эргэж ирж тааран Эндийг Оливерийг гадагшаа авч гарах гэж оролцсон нь маш том алдаа байсан гэж зэмлдэг. Ингээд бүгд гэртээ буцаж орж Эндиж энэ бүх явдалд цочирдсан хിവэрэ байсан бөгөөд Лаура харин Оливерийг өрөөнд нь авч ороод өнөөх хачирхалтай зан үйл гардаг бичлэгийг тоглуулж эхэлнэ. Тэр гаднах чимээг Оливерт сонсохгүй тулд бичлэгийг хамгийн чанга дээр нь тавиад Оливерийг дээш нь харуулan хэвтүүлж тухан дээр нь бичлэгийг дуурайн ямар нэг тэмдэг гараараа зурж яг л шившлэг уншиж байгаа юм шиг ойлгомжгүй үгс бовтнож эхэлдэг. Ингээд хэсэг хугацааны дараа Оливерч тайвшрах ба гадаа нь хүлээн зогсож байсан Энди Лаураг гарч ирэхэд Оливерийг эмнэлэгт хүргэх хэрэгтэй гэж хэлтэл Лаура түн рүү уурлан зөвшөөрлгүйгээр Оливерийн өрөөнд орох түүнийг авч гарах хориотой гэж загнадаг. Эндич чимээгүйхэн холдоход харин Лаура Пайперийг сохор болохоор түнд Оливерийн өрөөнд орох зөвшөөрөл өгнө. Лаура Пайпертай хамт өрөөнд орсныхоо дараа яг л ямар нэг хар шидийн зан үйл хийж байгаа юм шиг Оливерийн аманд Эндигийн аавын үсийг хийдэг. Харин энэ зур Энди шүршүүрт орохоос айхайцаа дарахыг хичээн угаалгын өрөө рүү явж ортол аавынх нь аимшигтай болсон царай түүний нүдэнд харагдаж хий юм харан нэг л мэдхэд халтран унана. Ингээд тэр ухаан орохдоо эмнэлгийн орон дээр сэрэх ба түүнийг ухаан алдахаас өмнө харагдсан аавынх нь дүрс түнд Пайпер бороотой өдөр өгөх болно гэж анхааруулсан тул Эндич сандран эмнэлгийн орон дээрээс босох гэж оролдоно. Гэсэн ч эмч нар түүнийг хориглож Эндид тайвшруулах тариа тарьдаг. Хэсэг хугацааны дараа Лаура Эндийг эмнэлэгт эргэж ирэх ба дүүн түүнд биеийн цаслаг өгч явуулсан байсныг Эндид өгдөг. Харин Энди аавынх нь сүнс түүнд анхааруулсан гээд Лаурагаас Пайперийг бороотой өдөр дагуулж гарахгүй байхыг гуйхад Лаураж зөвшөөрн толгойд охино. Гэхдээ Лаура гэртээ харимгцаал гадаа бороо орж байхад Пайперийг дагуулan гарч хамтдаа бороонд тоглох бөгөөд Пайпер түүнд нас барсан охин Кэтийг нь санагдуулдаг. Дараа нь тэр охиныхоо хуучин цамцыг Пайперт өмсүүлж толгойг нийлэн Эндийг 3 сарын дараа 18 хүрч Пайперийн хууль ёсны асран хамгаалагч болох боломжтой болсон ч гэсэн өөртөө хамт үлдэхүү гэж асуудаг. Пайпер Лаура дуртай жахтайгаа хамт амьдрахыг хүсэж байсан учраас татгалзсан хариу өгөхөд Лаура үнийг сонсоод царай нь хуурсан ч удсанчгүй өөрийгөө хүчлэн инээмсэглэж Пайперийг юу хүснээ хийх хэрэгтэй гэж хэлнэ. Үүний дараа Лаура Пайперийг дагуулan нэгэн хөргөгчн дээр аваачиж дотор нь байгаа зүйлд хурч үз гэж хэлэхэд Пайперч Лаураг хөргөгчн дотор нас барсан охиныхоо цогцыг хадгалж байна гэж төсөөлөөгүй тул хийснээр нь хийдэг. Хэдэн өдрийн дараа Лаура Эндийг эмнэлгээс авчрах ба Энди гэрт орж ирмэгцээл дүүгийнх нь гутал шавар болсон байгааг хараад Лаура түүний хийснээр хийгээгүйг ойлгож Лаураг сэжиглэж эхэлдэг. Тэр орой Лаура Оливерийн толгой дээр өнөөх хачирхалтай бичлэгийг үзэнгээ тойрог хэлбэртэй дүрс зурах ба Оливерийн нүдэнд тэрчгтэй улааж царай нь амгүй мэд гүлийсэн байдаг. Харин Лаура удахгүй ямар нэг чухал зануул хийх гэж байгаа бололтой өнөөх бичлэгийг маш анхааралтайгаар үзнэ. Дараа нь Лаура Эндигийн биеийн цацлахыг өөрлөгөө цацаад Пайперийг унтаж байхад нь шуудхан л нүрлүүнд чанга цовчхоод өрөөнөөс гарч явдаг. Маргааш өглөө нь Энди Пайперийн нүд хөхөрч хавцсан байхыг хараад дүүдээ санаа зовж юу болсныг асуухад Пайпер Эндигээс өчигдрийнхтэй адилхан биеийн цаслаг үнэртхийг анзаарн түүнийг цогсон хүн нь Энди байж гэж бодно. Лаурач энэ үед хажуунаас нь оролцож Эндиг сүүлийн үед яг л аав шигээ харгас хэрцгий аашлах болсон гэж хэлэхэд Пайперч түүний үгэнд итгэж эхлэн ахыгаа аав шигээ хүчирхийлэгч болж эхэлж байна гэж боддог. Лаура мөн Эндиг мансууруулах бодис хэрэгэлдэг хизээч ширүүн догшин авирлаж магадгүй гэж гүтгээд түүнийг 18 нас хүрсэн ч Пайперийг өгөхгүй гэж хэлэхэд Энди энэ бүхнийг чимээгүйхэн сонсно. Гинэт тэр байшингийн гадаа Оливер бороонд норчихсон тэдний зүгт ширтэн хөдөлгөөнгүй зогсож байгааг олж хараад түүний бичлэгийг хийх гэж оролдоход Лаура утсыг нь булаан авч шалан дээр шидэж эвдэлдэг. Тэвчээр нь алдарч ууранд дүрлцсэн Эндич Лаураг хан руу түлхээд түн рүү гараа далайсан боловч эцэст нь уураа барьж ханыг хүчтэй цохино. Гэсэн ч Лаура яг л өөрийг нь цогчсон юм шиг муухай хашгирахад энэ бүхнийг сонсож байсан Пайпер ахыгаа Лаураг жинхнээсээ цогчлоо гэж бодно. Ингээд Пайпер түүнийг буруугаар ойлгон Лаураг өмөрөхөд Эндич хэлэх үггүй болж байшингаас гарч явдаг. Тэр шуудхан л хүүхэд хамгааллын байгууллага дээр очиод нийгмийн ажилтнтай нь уулзахаар хүлээж байхдаа ханан дээр байсан сургаггүй алга болсон хүүхдийн зарлалын хуудсыг хараад өнөөх хүүхэд Оливертой яг адилхан болохыг анзаардаг. Ингээд Энди Лаураг хүүхэд хулгайлсан байж магадгүй гэж сэжиглэж эхлэх ба удсанчгүй тэр тэднийг Лаурагийн гэрлүү явуулсан Венди хэмээх нийгмийн ажилтнтай уулзаж түүнд болсон бүх зүйлийг хэлдэг. Венди түүний үгэнд итгэхгүй байдаг ба түүнийхээр Лаура бол хүүхдүүдийг маш сайн асарч халамжилдаг сайн ээж байсан ч тэр юу ч гэсэн Эндитэй хамт тэднийх рүү явж шалгахаар болдог. Энэ зур Лаура Пайперийг сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ эртэл гэр нэмэх замбраагүй болсон байх ба удсанчгүй хамаг биеийн цуснд будагдсан Оливер гарч ирээд Лаура руу дайран түүний гарыг хүчтэй хазахад Лаурач өвдсөндөө хашгирна. Улмаар тэр Оливерийг түлхэн өөрөөсөө холдуулаад өрөө рүүгээ цухтаан хаалгыг нь дотроос нь дүүжих ба харин Оливер яг л үсгэлэн араатан шиг таарлцсан бүхнээ хазаж мэрж эхэлдэг.
Лаура шархаа цэвэрлэчгээд өрөөнөөс гарч гадаа байсан Оливерийг тайвшруулахын тулд шилэн дээр тойрог дүрс зурхад энэ нь үйлчилж Оливерч тайвшрах ба дараа нь тэр хүү дагуулan нууц агуулах руугаа явдаг. Энэ зур Энди нийгмийн ажилтны хамтаар Лаурагийн гэрлүү явж байх бөгөөд тэр замдаа дүүрүүгээ залган Лаураг аюултай нэгэн гэж анхааруулсан боловч Пайперийн утсыг Лаура өөрөө аваад Венди тэднийх рүү ирж явааг ойлгоно. Ингээд тэр шуудхан л хамаг юмаа цэвэрлэж байшинг юу ч болоогүй мэд цэвэрхэн болгодог. Удсанчгүй Вендиг ирэхэд Лаура дөнгөж шүршүүрээс гарч ирсэн юм шиг жүжиглэн толгоогоо алчуураар ороочихсон хаалгаа тайлах ба үнэн хэрэгтээ тэр гар дээрх хазуулсан шархаа нуухын тулд халаад өмссөн байдаг. Харин энэ үеэр Энди нууцаар агуулгын өрөө рүү ороод маш аимшигтай дүр зургийг олж харах бөгөөд Оливер яг л махчин араатан шиг Лаурагийн охины цогцсноос хазан идэж байх нь тэр. Энди ч энэ бүхнийг хараад чангаар хашгиран Вендиг дуудахад Лаура энэ бүхэн юу ч биш гээд Вендиг явуулахгүй байхыг оролдоход энэ нь Вендид бүрч сэжигтэй санагдана. Ингээд Венди Лаураг орхиод Энди дээр очиж агуулгын өрөөндөх зүйлийг өөрийнхөө нүдээр хараад цочирдон балмагдаж тэр хоёрч цагдаа дуудахаар машин руугаа яаран гүйдэг. Гэтэл гинэт Лаура машинтайгаа гарч ирээд Энди Венди хоёрыг дайрч Венди газар дээрээ амьсгал хураах бол харин Энди хүнд шархтана. Лаура ч Энди дээр ирээд түүний толгойг шавартай усанд дүрчүүлэх ба дараа нь тэр юу ч болоогүй юм шиг Пайперийг сургууль дээрээс нь очиж аван гэртээ авчирдаг. Пайпер байшинд ирснийхээ дараа Эндитэй адилхан хоолой гарахыг сонсон Энди мөн эсхийг шалгахаар царайд нь хурч үзтэл энэ нь Энди биш байдаг. Гэтэл энэ үеэр Лаура тэдэн дээр хурч ирээд энэ бол Оливер тэр ердөөл Эндиг дуурайн тоглож байгаа юм гэж хэлэхэд Пайперт нэгс ичгтэй санагдаж эхлэх ба учир нь Лаура өмнө нь түнд Оливерийг улаан бурчгар устэй гэж хэлж байсан байв. Ингээд ямар нэгэн зүйл нэг л биш байгааг ойлгон айсан Пайперт шуудхан л угаалгын өрөө рүү орж цухтаан хаалгаа түүжих ба тэр угаалгын өрөөнд байсан ямар нэгэн зүйлд хурч гайхан шалгаж үзээд шүтнийх нь аппаратыг оролдон энэ нь Эндигийн бий болохыг ойлгодог. Удсанчгүй Лаура өөртөө байсан түлхүүрээр угаалгын өрөөг онгойлгон орж ирэх бөгөөд Лаура Пайперт хамаг үннээ илчлэн нас барсан охиноо эргэн амьлуулахын тулд чөтгөртэй тохиролцоо хийсэн болохоо хэлдэг. Тэр Пайперийн биеийг охиныхоо сүнсийг буцаан авчрахад ашиглахаар төлөвлөж байсан бөгөөд одоо түүнд охиноо буцааж авчрахад ганц л зүйл дутуу байсан нь Пайперийг охинтойгоо адилхан байдлаар живүүлэх байжээ. Пайпер ч энэ бүхнийг сонсоод Лаура руу юм авч шидэн энэ боломжийг ашиглан тэндээс цухтааж амжсан боловч харж чаддгүй учраас цухтан үйж яваад юм мөргөн ухаан алдаж ундаг. Ингээд Лаура сүүлчийн хэдэн өдөр тасралтгүй орсон борооны усаар дүүрсэн усан сандаа Пайперийг тэврэн орж түүнийг ус руу хийн живүүлж эхлэх ба хүйтэн усанд орсон Пайпер ч удалгүй ухаан орж Лаурагийн гараас мултрахыг оролдон түүнээс амь аврахыг гуйдаг. Тэр эцэст нь Лаураг ээжээ гэж дуудахад энэ үгч Лаурад нөлөөлж тэр нас барсан охиноо эргэн дурсаж сэтгэл нь зөөлрөн аажмаар Пайперийг сулсан тавьдаг. Пайперч Лаурагийн охины цамцыг тайлаад усан сангаас гарч цухтаах гэж байтал гинэт Лаурагийн дуудсан таарийн химээх чөтгөр биед нь орсон Оливер гарч ирээд Пайперийг цухтаалахгүй гэж тэмцэлтэнэ. Пайпер Оливерийн хачирхалтайгаар цүндийсэн гидс рүү 2-3 өшөглөөд тэндээс яаран цухтаах ба гинэт түүний хөл халтран газарт гулгамдаг. Харин Оливер түүний араас хөөцөлтгөө болж гидсэндээ авсан гэмтлийн улмаас цусаар бөөлжиж эхлэх бөгөөд тэр давж чадахгүй байсан зураасаа өөрөө давснаар биед нь орсон чөтгөрч түүнийг орхин явж цагдаа нарыг ирэх үед буцаад хэвийн байдалтай орсон байдаг. Харин Пайпер цухтаж яваад машин зам дээр ирэхэд замд тааралцсан сайхан сэтгэлтэй хүмүүс түүнийг имлэгт хүргэж өгнө. Ингээд охиноо буцааж амьлуулах төлөвлөгөөнд бүтлгүйдсэн Лаура одоо ахиж хизээч охиноосоо салахгүй гэж шийдсэн мэт охиныхоо цогцыг тэврэн усан дотор хөвж байгаагаар кино төгсдөг.